түмийн 79 настай язгуур урлагийн алтан медальт дандан дорж Дамжин дуржгата Монголын их алдарт их лувсан болдонгой шав бидтэй. Тий. За хэдүүгээс хэдэн настайгаас дуу заалгав лувсан болдонгойгоор ямар дуу заалгав нь яриадсан. За энэ 12 настайгаас лувсан болдонгой манайхны тэнгээр найр тэрл одоо урсуулаад найр наадан тэмдэл дуулдаг нэг сайхан дуурч байсан. Манайхан дээрээ аригчуун тэгээд л манайхантай нэг тийм тал найдах хоолой уудаг хүн. Тэгээд л би 12 урвтай жаал хонь малд явдаг, адуу малд явдаг тийм л хүн. Тэр нэг заалгацныгаа хөдөө тэр дуулаад бахраад хатан цуурай аргаж чадныхаа чиг сургуулийг гэдэг. Тэгж яваад л лусан болдонгойгоор заалгасан та. Тэгэхээр газрын аян доо юм болох л тэр лусан дуу заахта яаж заадаг байсан лусан болдонгой. Одоо өөрөө дуулаад байдаг. Өөрөө дуулаад л чиний тэр болоогүй, энэ болоогүй. За чи нэгтийн заалгасан төмөнийх нэг ганцхан баддаг дуул. Тэр болоогүй, тэрний зас. Ингээд л тэрний засахтаа тэр үйдэл би нэг тийм амархан сурдаг хүн байсан юм. Тэгээд тэргээр засаад л ихсэр угаад нэг дуу ялгаа дуу мэдэх болсон. Тэгээд хэрлэнгийн бараахан, эртний сайхан аар хөвчхөн нэг аюулын 4-5 дуул мэдэн бүр цаашаа зам бүтээвч нэг ганцаа бадаг байдэн тийм л юм заалгаж байсан. Тэгээд энэ одоо энд дуулж байгаа төмөнөх төрийн төмөнөх лусан болдонгой. Тий, лусан болдонгой. За дамжин дуржгаа та энэ үзлэгт их амжилттай дуулаж алтан медаль хүртлээ. Одоо ямар сэтгэл санаатай буцах гэж байна. Одоо сэтгэл их өндөр. Сайхан өндөр сэтгэлдэлтэй яаж л очиж аймгийн хоолны төмөнтэй уулзъя. Тэгтээ одоо яг тэндээс намайг явуулахдаа нэг үүрэгтэй сайн яваарай ч гэж айхтарлаасан юу тавьж олон хүнч гаргаж өгсөн. Тэгээд одоо нэг аймаг орныхоо нэрийг нүүр вардан очих. Тийм нүүр өөрөөхөө өвгөн хүн одоо өвгөн насаач бодсон нэг аюулын нүүр вардан очих нэг нам төрөөс яасан орой гаргасан юм би болвол одоо явж чадахгүй готл зүтгэж яваад л сайхан баяртай л байна л гэж хэлэндээ. За тэр үйлсэд нь өтөх болтгоо гэж дандаа ерөөл төвшүүлье. Хөхөр төмний язгуур урлагийн хангалтгаар үзлэг өтөмжтэй, үйлстэй Элгийн далайг далиглуулсан бишрэл төгс хөгөгчийн их наадмын шинжтэй боллоо. Монголын ард түмний урт түүхэндээ хоригдлуулсан ур ухааны нандин эрдэнэс
энэ наадмын хөгжөөж байлаа. Тагнаа шүд уруулын эсгэрээ тааших дандилдах аман хөгжим. Тагнаа багал зуур хоолой цээжний хөм төмөр гуйл хулсан хуурын олон сайхан аялга татлага цуур янгрийн шөрөмсөн цуур арван гурсан бялар тасын чүмгэн бялар хуучин шин бишгүүр арслан луу шанаган хуур ахуу их ятг зэрэг хөгжмийн урлагийн ховор мандин зүйлс энэ наадамд чуулсан байлаа. Урал тагнаа шүдний эсгэрээ Баян хонгор ар хангай Ховд аймгийн язгуур урчуул эсгэрнэ. Жаламхар Шарын голын гал командын ажилчин Батжаргал Тагнаан ташлаар аялна. Дандилдах хэмээх аман ташил Завхан аймгийн Баянтис сумын малчин хас очир ташина. Амар Лимбитэг Өвөр хангай аймгийн нийтийн аж ахуй үйлчилгээний моторчин Сэрэн Надмад Монгол ардын дуу Ховд аймгийн Хөөмийчиг Хөөмийхэн
Хулсан хуурын элдв татлаг. Оцлон хуурдаг Дорноговь аймгийн 67 настай үзэлгийн алтан медаль Гомбдаш. Та цуур хинээс сурсан? Яна ааваас сурсан юм би. Аавд нь сайн сурч байсан. Сайн сурч байсан. Цуур сурахад хэцүү юу? Бас тийм амархан биш шүү. За. Нилээд одоо хэцүүх юм. Энэ цуурын нэг сургуулиудаар олон зүйлийн хөгжмөлөөч болцоо та тийм байна. Эхлээд яаж сурдаг юм? Эхлээл одоо хуруугаараа нэг яг л сурах юм. Та үзүүлээд юм. Ингээд бас олон янз дуу үлээж болно. Энэ бол ээлж юм байна. За тийм. Одоо жинхэнэ цуурд чийгүүр. Тэгэхээр энэ бол хөөмөтөд төстэй болж ирж байна шүү дээ. Тий. Ер нь давхар хөөмөлж яваа гэсэн үг үстэй юм. Тий. За тэгэхээр ингэж зүгээр хуруугаар үлээх энэ юугаар илүү байх вэ? Энэ олон төрлөөр илүү байна. Олон янзаар ялгуур. Олон янзаар ялгуур. Энэ морино явуулж орно, ус гэж орно, алтаач магтаж болно. Тэгээ цуурын хэдэн янзын татлага байна? 3 янз байх юм. Ямар 3 янзын татлага? Хилний эзүүр донд хоолоогоор гэж энэ 3 янз байх юм. Нэг богинохон гэдэг. Энэ хилний эзүүр. За. Хилний одоо дундуур ор гэж. Энэ дундуур. За. Одоо хоолоогоор жинхэнэ том хоолоогоор гэж. За. Том хоолоогоор юм ба. Маш сайн. Тэгэхээр тэр шүдний хэлний үзүүрийнхээс эхэлж сурдаг юм дээ. Тий. Эвийн голын урсгал, цуурчдын гурав, Ховд аймгийн Дууд сумын малчин наран цагт гоцлон.
аймгийн дуу Игима. Баянхонгор аймгийн 3 булаг сумын нисхийн холбоочин Норов Гуурсаар Лимбитэн. Улс аймгийн Тэс сумын малчин Сүхэ дуулна. Уран хаалтын дуу Аран алтай нутаг. Баянхөлгийн аймгийн Алтай сумын малчин үзэлгийн алтан медальт Шарав. Сэдэн бол даргын 54-р тоолон даалгавар гарч ард түмний энэ одоо өв уламжлагдж ирсэн сайхан урлагийг хөгжүүлэх зорилгоор юм одоо албан даалгавар гарч байгаа явдалд бид их баяртай байна. Манай ард түмэн ч их баяртай байгаа. За миний хувьд бол одоо энэ их өндөр ихтгэл найдварыг хүлээлгэж энэ сайхан алтан медаль нэр хүндийг өглөө. Ингэхээр би очиод бол бас хүн амтнд ард түмэнд бас энэ урлагийг хөгжүүлэх энэ сайхан байдг юм байна. Та нар одоо энэ өв уламжлагдж ирсэн энэ сайхан урлагаа суралццгаа. Тий. Ингэж л одоо зүтгэж бодож байна. Ажиллана гэж бодож байна. За тэр ажил чинь их амжилт өрөөж. Тэг улам хоолой чинь саруу олон дуу өрөө сурч бусдыг олон дуу сургаж ийм хөдөлтөөс ихэн ажил үүсэж ирээ. За баярлалаа. Дархан гартын уртын дуу Магна дүүрэн Сүхбаатар аймгийн дуучин Чимэтсээ дуулна. Гişгдэлтэй
Дархад ардын эртний дуу намар. Хөвсгөл аймгийн Удаан улс сумын 68 настай үзэлгийн алтан медаль даваачи. Алтай хайлах туйл. Овс аймгийн Бүхмөрөн сумын 73 настай язгуур урлагийн үзлэгийн алтан медаль зодов хайлна. Ховд аймгийн Мөнх хайрхан Чандман Манхан сумын туйлч авир мэд цэрэн даваа энх болсон нар хайлна.
Баяд биелгээ Елхэнд Дахин хотын автобазын нэгтлэн бодох Чанзангийн морин хүрэн игшгэнд баяр хүү дуулж биелнэ. Хотон биелгээ Шарингодын тракторчин язгуур урлагийн үзлэгийн алтан медаль Гомбийнхан гэр бүлээрээ биелнэ.
Тэгэхээр урeenхай биелгээ чинь хоёр зүйлийн биелгээ бай тийм ээ. Хоёр зүйлийн биелгээ байна. Юу вэ? Нэгийг цацал, Нэг нь цацал, нэгийг сугсалт. согсолт. Анх биелгээ сурахаар иклээ дагаад л сурчих уу? Иклээд байгаа сурч байна. Таараа бас биелэхээс гадна икл татна. Татнаа хүмүүс байна. Тийм сайн биш юм уу? Тэгээд би дээр татнаа. Тэгээд игээд Цацал буруу юм уу? Цацал юм. цацалбарл гэдэг юм да. Манайхнаа хуучна хэл надад цацалбарл гэж гэдэг. Согслог гэдэг. Сугслог гэдгийг анх эхлэхдээ нэг игжира тэгээд Марны жороо. жора морна явууллаа. Морна явууллаа татаа гэж биэлдэг юм. За одоо энэ язгуур урлагийн үзлэгт орж та алтан медаль хүртлээ. Энэ тухай та ямар сэтгэл санаатай явж байна дээ? Сэтгэл санаа яста сэтгэлдөө гэсэн баясч. Нан засаг гэдэг юм сайхан ч насан когшрлаа нэг төрс юм нэг өгтим өгснөөсөр юу ч мэддэг юм. Одоо когшрахнаас дан би юм мэддэг юм сайхан санж гэж одоо их өндөр сэтгэлтэй явж байна. Их баярлж байна. Их баярлж. Одоо нутагт очиод улам цааш нь олон хүүхэд багчвал залуучууд заана үстэй та юм. Ийм чухал юм байна. Ийм сайхан санж ийм байдсан санж танад сурцгаат гэж одоо сургадгийн төлөө би бас итгэнэ. За тэнд нэг амжилт бүтэл үйлс бүтгийн ярил танд төвшүүлье. Тгийн алтан медаль бүргэд алтан медаль агван. Дөрөв биелгээ нэгдсэн эмнэлгийн зөвлөгч үзэгдгийн алтан медаль балан. Ховд аймгийн хөдөө аж ахуйн эрдэм шинжилгээний байгууллагын ажилтан үзэггийн алтан медаль Ганга. Урeenхай биелгээ Баянмүргийн аймгийн Алтай сумын цаашчин 66 настай үзэггийн алтан медаль орчин.
Богд аймгийн мөн хатсан клубын удирдлагын авсан медаль банзай. Баяр биеге Орос аймгийн хялбарсамын татвар удирдлагын мөнгөн медаль баян. Удирдлагын мөнгөн медаль Магтай Заяа, соёлогч удирдлагын алтан медаль Динамит. Монгол ардын уртын дуу, энх мэндийн баяр, Дундгов аймгийн төвийн уран сайханд удирдлагын алтан медаль Дүнжмаа дуулна.